Өнөөдрийн сэдв сонгуулийн хувьсгал сэдвийг ярихын өмнө ер нь сонгуул гэдэг юу юм бэ гэдэг талаар товчхон бас та бүхэндээ мэдээлэл өгөх бах. За ер нь өчигдөр бид манан дэглэмийг устгах хувьсгал гэдэг сэдвээр ярьсан. Тэгэхээр өнөөдөр бол энэ сонгуул гэж юу юм? Сонгуулийн хувьсгалыг яагаад хийх ёстой юм гэдэг талаар сонгуулиар манан дэглэмийг устгах чадах уу гэж. Тий. Манан дэглэмээ сонгуулиараа устгах чадах юм уу гэдэг талаараа яриа. Тэгээ Сталин хэлсэн байдаг шүү дээ. Сонгуулийг хамгийн ардчилсан зарчмаар явуулаа. Гэхдээ саналыг бид өөрсдөө тоолчих. Өөрсдөө тоолчих л та гэж. Тий. Тэгээ манай дээр ч яг энэ зарчим явж байгаа шүү дээ. Одоо өнгөрсөн бүх хугацаанд явж ирлээ. Ер нь сонгуул гэдэг юм байна. Яг үндсэн мөн чанар юу юм бэ? Яагаад энэ сонгуул гэж юм ойлголт гарч ирсэн юм бэ гэдгээс эхэлсэн зүг баг. Хүн төрөлхтний гол мөрөөдөл те ардын төр байгуулах юмсан, ард түмний төр байгуулах юмсан, ардчилсан төр байгуулах юмсан, ард түмэн төр засгаа сонгох юмсан, ард түмний эрх ашигыг илэрхийлдэг төр засагтай болох юмсан эдгээр гэсэн юм явсаар байгаа. Тэгэл ардчилсан сонгуулийн юм 5 том зарчим гэж юм үүссэн баггүй те. Тэгш, шууд, чөлөөтэй, нууц, бүх нийтийн ийм 5 том зарчим. Манайх бол 24 оноос эр эмгүй сонгуул өгж болдог болсон байхад Америк 67 оноос баг эмэгтэйчүүд сонгуул өгөх хэрэгтэй болж ирсэн жишээний тий. Ардчилсан сонгуулийн 5 том зарчим гэдэг бол маш чухал зарчим л да. Энэ 5-ыг хийгээд өгчгөр л ардчилсан төртөө болох уу гэд харахаар харамсалтай нь үгүй байгаа байхгүй. Сталин энэ 5 зарчмын тавлангийн сайхан хийгээд өг сонгуулаа ганган сайхан ардчилсан явуулчих. Ань хэдүүлээ тоолчих. Тэгэд гэдэг чинь ялагчаа бий тодруулчих гэсэн үг шүү дээ. Тий, тэгэл явж байгаа. Тэгэхээр бид нар 70 жилийн социализмын 70 жилийн туршидл бид нар нийтээрээ сонгуульд оролцсон, шууд оролцсон, тэгш оролцсон, чөлөөтэй оролцсон, тий саналаа нууцаар гаргасан. Кабинд орж байгаа л дугуулаад байсан шүү дээ 70 жилийн турш. Тэгтээ яасан гэхээр 70 жилийн турш нэгэн намын талхинд ингээл яваалсан. Одоо Монголын ард түмэн энэ нам гэж юмд маш дургу болцсон байна. Ан манд маш дургу болцсон байгаа. Дагаад бүр намуудад дургу байна тий. Тэгсэн мөртлөө маань аль үнэмлэхүү ялаал яг л нөгөө Сталины загвар явж ирлээ шүү дээ. Тэгэл ерөөсөө 65-аар яллаа, 63-аар яллаа. 90 оноос хойш тэр сонгуулийг лойрддаг аргуудыг бүх муу аргуудыг дэлхийгээс сураад авчраал ийсэн. Хамгийн сүүлд яасан гэхээр сонгуулийн хуудас нь нууцлалгүй. Үнэт цаас биш. Тэ? Сонгуулийн хуудас чинь ингээ сэрийн дугаартай ингээ харахаар нөгөө ардаа хэмээтэй үнэт цаас байх хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэгээ хар машин оруулж ирлээ. Тэгээд саналын лөө өрддөг боллоо. Гэхдээ одоо тэгээд Сталины тэр дарангуулагч төрөө байгуулж ирсэнээс одоо энэ манангийн төр манын төр ямар ялгаа баг. Хол даваад явцсан байна шүү. Ямар ялгаа байгаа юм бэ? Тэгэхээр ардчилсан сонгуультай байлаа гэд ардчилсан төртөө болчдгүй л байхгүй. Тэгээд тийм учраас төр засгаа яаж ардчилсан болгох юм бэ? Яаж ардын төр болох юм? Яаж ард түмний бидний төр болох юм? Яаж бид нар тэрийгэ сонгож байгуулад бидний эрх ашигын төлөө ажилтдаг төртөө болох юм бэ гэдэг чинь үндсэн хуулийн асуудал байхгүй. Үндсэн хуулиар шийднэ. Тэрнээс улс төрийн намын тухай хуулийг засаад янзлаа. Алтан бүстэй мөнгөн цээжтэй болгоод нэмэргүй. Сонгуулийн тухай хуулийг алтан бүстэй мөнгөн цээжтэй хийгээд сая зандан шатар дарга хэлж лээ тий. За бид нар одоо аюугаа сонгуулийн хууль баталсан. Энийг баг 30 жил мөрдөцгөөнд бүгдээрээ гэдэг амар баярлалаа байна л. Тэгээд тэдний нам бол 30 жил төр барих юм байна л. Тэгэд энийг чинь шийдэх ганц хууль чинь үндсэн хууль. Өчигдөр бид нар өчигдөр одоо ингээ манангийн дарангууллын зарчим төр байгуулдаг хууль үндсэн хууль байгаа шүү дээ. Төрөөр байгуулахын тулд өөртөө удирдуулахын тулд нөгөө элчээд явуулж байгаа хууль чинь сонгуулийн хууль шүү дээ. Тэгэхээр энэ өчигдөр бид энэ 14 том зарчмыг ингээ ярьсан. Энэ үндсэн хууль дээр байгаа. Хоёр намын систем шилжиж Монгол улс үндсэн хуулиараа төр нийгмийг манан удирдан чиглүүлж байна. Ялсан нам нь удирдан чиглүүлж байна. Засгийн бүх эрх тэ төр болсон намд байгаа. Төрийн дээд эрх мэдлийг улсын хурал төвлөрүүлсэн. Тэгээд тэр нь ганц танхимтай. Тэр нь дандаа намын төлөөлөгч нар байгаа тэ. Тэгээд ингээд энэ төрийн дээр нам байгаа энэ системийг арилгаж хаяггүйгээр ямар ч сонгуул явуулаад ямар ч сайхан сонгуулийн хууль батлаад дарангуулагч төр хэврээл байна. Үндсэн хууль ийм байж хахад ман ялна уу, ан бүр 100% ялна уу, бүр хүн ялна уу, манаах ялна уу, ардын төр болж чадах уу, ардчлан төр болж чадах уу, шудраг сонгуул болж чадах уу. Хинч гарсан л бид нарыг ард түмнийг нухчин дарна, байгалийн баялагийг өөрсдөө эзэмшин, бид нарыг ядуу байлган, сонгуулийн худалдаж аавна.
бүх төрлийн ловра хэрэглэн хэвээрээ шүү дээ. Үндсэн хуулиар энийг өөрчлөхгүйгээр төрийн дээр нам гарцсан байгаа үзэгдлийг өөрчлөхгүйгээр ард түмний төртөө болохгүй. Уучлаарай. Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль гэдэг чинь үндсэн хуулиас салбарлаж гарч байгаа энд нийцсэн хууль байх хэрэгтэй шүү дээ. Энд нийцсэн байна гэдэг чинь энэ 14 зарчим энэ дээр муугаараа байж хахад нөгөөх нь их нь болонгартай ладаг нь болонгартай гэсэн болонгартай юм гарна шүү дээ. Тийм үстэй. Тэрийг л хэлээд байгаа. 92 оны үндсэн хууль дээр сонгуулийн тэр 5 зарчим гэдэг байгаа шүү дээ, тий. Тэрнээс тэгш гэдгийг аваа хайцсан байхгүй юу? Ганцхан үг л авсан. Тэгш гэдэг үгийг авч хайсны төлөө 8 төрлийн сонгуулийн хуультай байж болж байгаа. Жил бүхэн шинэ үндсэн хууль, сонгуул бүрийн өмнө шинэ сонгуулийн хууль баталж болдог. Тэр заваарсан юм юунаас болж ганцхан тэгш гэдэг зарчмыг аваа хайчихжээ л гэж. Энэ сонгуулийн хуулийг ард түмэн яга хэлэлцэж баталдаггүй. 1 Ард түмэн яагаад сонгуулаа өөрсдөө зохион байгуулж явуулж болдгүй. 2 тий. Энэ чинь сонгуулийн хороо гэдэг төр нэг өөрсдийнхөө гар хөл болсон. Нам нь өөрөө намынхаа төрийн бүтцээр ажиллаж байгаа шүү дээ. Төрийн сонгуул явуулаад тэд нэр ялсан намын төрийн бүтц очиод өөрсдөө ажилтаа байхын тулд өөрсдийнхөө намыг л сонгочиход байгаа шүү дээ. Өөрөөр бол энэ ингэж шүү дээ. Тэгэхээр хараа сонгуулийн хороо байх юм уу, сонгогчдын хороо байх юм уу? Сонгогчд бид нэр нийлж сууж байгаа. Манай хэсгийн хороо гэхэд 400 хүн сонгуул өгж байгаа үстэй өсрээд дундаасаа нэг 10-га хэсгийн хороо байгуулаад сонгогчдын төлөөлөл сонгуул явуулаад дүн мөнгө гаргахгүй нууцлж хагаад төв штабраа хүргээд өгөх юм бол тэгээд энэ ардчилсан сонгуул болно шүү. Сонгогчдын төлөөллөг явуулна гэдэгс нөгөө миний сонгогч байгаа төлөөлөгчийг лөөрчих гэдэг нь улхаа хийчих гэдэг нь үү, тэ? Энийг л бүр хянаж байгаа гэсэн үг шүү дээ. Яг өөрсдийнхөө гартал авж байгаа. Гэхдээ ингээ манай сонгуулийн хэсгийн хороонд санал өгч байгаа 400 хүний 10 нэнд төлөөллгээд сууж ин төрн цалинжуулчих тэ. Тэгээ ингээ сууж ин. За тэр нөгөө зарцаа байхгүй болно шүү дээ. Бүгд биенийгээ таних учраас боломжгүй. За тэр компаниараа аваачаад сонгуульчдад сарнаач яваачаа сонгуул өгүүлдэг асуудал байхгүй гэдэг. Тэр сандлын хайрцаг руу чинь 20 мянган сандал ингээд хөвлөж авчираа хийж чадах уу? Тэр сандаа хүн одоо баг нарын кейс байна шүү дээ. Тэр нөгөө 10,200 хүн санал өгөхөд 18,000 хүн ерөнхийлөгчд одоогийн ерөнхийлөгч санал өгсөн бол фэйсбүүкээр явж байгаа шүү дээ. Гэх мэтлийн асуудлыг энэ талаас харуул шал өөр. За тэгээд өшөө энэ шудраг сонгуул яаж хийх юм бэ гэх юм бол төрөөл ардчилсан болов. Тэгвэл идэж уухгүй ардчилсан цомхон хязгаарлагдмал хүчрхэг сайхан төртөө болцсон. Тэд идэж уух боломжгүй төгс хяналттай систем ажиллаж байгаа юм бол хэн идэж уухгүй төр болох гээд алалцаад мөнгө төлөөгүй хөөх. Үндсэн хуулиар энэ 14 зарчим явж байна. Энэ өөрөө үндсэн хуулиар байгуулсан төр болчихж байгаа. За сонгуул яваад нэг нам аль нэг нам төр барина. Тэр нам маань төрийн бүх институцээ атгаж хагаад сонгуулийн хороогоо томлно. Сталин л байгаа. Сонгуулийн хороо төр болсон намдаа л үйлчлэн өгөхөөс биш сонгогч түмэнд ард иргэддээ үйлчлэхгүй. Тэгээ энийг нөгөө ард түмэн маань ойлгохгүй энэ нам ерөөсө болдгоо юм байна. Намууд ерөөсө болдгоо юм байна гэдэг ингээд суур зарчим нь хууль тогтоох засаглалаа ард түмэн сонгоод хяналтандаа байлгадаг. Гүйцэтгэх засаглалаа ард түмэн сонгоод хяналтандаа байлгадаг. Орон нутгийн засаглалаа шүүх засаглалаа сонгоод хяналтандаа байлгадаг. Тэр шийдвэрт нөлөөлдөг биш. Гол шийдвэрийг гаргадаг. Тий, гол шийдвэрийг гаргадаг. Нутгийн удирдлага өөрсдөө атгадаг. Нутгийн удирдлага атгаж гинэ гэдэг маань энэ сонгогчдынхоо хороог сонгогчд нь өөрсдөө сонгуулийнхаа системийг зохион байгуулдаг, саналаа авдаг. Тэр системийг чи хийчих болж штэ. Тийм учраас бидний зүгээс, манай намын зүгээс энэ бүгдийг суураар нь өөрчилё. Үндсэн хуулийн төсөл бичээд энэ суур зарчмыг өөрчилё гэдэг ингээ яриа явж байгаа тийм учраас энэ сонгуулийн хувьсгал гэдэг сэдэв бол яг ард иргэдийнхаа хүсэж байгаа тэр нийгмийг бий болгохын төлөө явах ёстой маа л гэдэг агуулга ирж байгаа Одоо Америк ингэж л та 51 муж дээр мангар том биеийн тамирын зааланд мужийн бүх саналыг авчирч төвлөрүүлж хагаад тэг бүх гадаа дотоодын бүх хэвлэл мэдээллийнхаа ингээд камера тусгаж хагаад тэгээд саналаа тоолж байна. Тэнд хар машинаар ирсэн саналж байна тий цаасаар авсан саналж байна. Шуудангаар ирсэн саналж байна. Төрөл бүрийн саналууд байж байгаа. Тэгэл яг хамгийн гол нь тооллого хяналттай. Хэсгийн хорон дээр тоолоод дүнгийн гаргацдаг загвараасаа салаач. Тэгээ яг энтхэг хүртэл юм зү бүр баг 900 сая хүнийхээ саналыг ингээд нөгөө муж болгон дээр нэгдсэн ингээд дүн гаргадаг. Тэгэхгүй хэсгийн хорон дээр санал гаргахаар чинь нөгөө манай нам битгүүл амч хяналтаа тогтоож чадахгүй.
За хянжээж нэг 2 хүн авчиад тэр хянжээж гэж бодъё. 92-ыг чи хөдөлтөд авах чинь 10 сая л хэрэгтэй тий. Тийм биз дээ. Тэгэхээр хэсгийн хорон дээр дүн гаргачаад дүнгуудээ нийлүүлэхээр хаана бодлын гарсанд баригдахгүй байхгүй юу? За энэ дээр чинь хамгийн чухлаар яриад байгаа юм дээр сонгуулийн хөтөлбөрийн үнэт цаас болов. Нөгөө мөнгөний дугаар шиг сэрийн дугаартай болов. Тэгээд нэг хэн компаниар нэг газар хэвлээ. Бүр хяналтайгаар хэвлээ биш. Дуртай ингээ өөрийнхөө нэрийг бөөрөнг хийлцэн юм хэвлүүлэх биш те. Тэгэд одоо бол сэрийн дугааргүй болцсон зүгээр юм дэвтрийн цаас шиг цаас болцсон. Хин дуртай юу дуртайгаа хэвлээд байж байгаа. Тэгээд тэрийг дүн ингэж гарсан гэж зарлчихна. Тэгэхээр энэ улс төрийн намын дарангууллаа яаж хязгаарлах юм бэ гэвэл хууль тогтоох танхимд улс төрийн намыг хязгаарлалт давуу байж чадахгүй болоо. Гүйцэтгэх засаглал дээр ард түмэн өөрсдөө гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг сонго. Ерөнхийлөгч гэж нэрлээ сонгоно, ерөнхий сайд гэж нэрлэнэ хамаалал. Өөрсдөө л сонго. Бити эднэрээр байгуулуулаач. Гүйцэтгэх засаглалаа өөрсдөө ялсан намын хулгайчууд засгийн газар байгуулад өөрсөндөө бялуу хаагаад өөрсдийнхөө хүмүүсийг ажил тавьдаг энэ системийг халаач. Хаалах ёстой. Тийм үстэй. За шүүхэн тангарахны шүүх орж ирээд тангараг өргөсөн тий 12 иргэдэн орж ирээд 12 иргэн сууж байгаа тангараг өргөөд буруутай буруугүй гэдгийг шийдчихл. Мэргэжлийн шүүгч нь хууль эрүүгийн хуулийг уншиж байгаа. За энэ нөхөрт ийм хууль, ийм ял тохиромжийг өгчлөө. Энд ямар ч маргаан баг. Бити орон нутгийн бүтцэд намын байгуул, бити байгуул. Иргэний засаглал өөрсдөө хурлаа хийгээд нам оролцохгүйгээр өөрсдөө хурлаа хийгээд тэр явуулах нь явуул. тэр нутгийн удирдах ёсоо өөрсдөө гартаа аваад удирдлага байгуулад яв гээд ингэчүүл тэгээд амархан болчих шээ. иргэний засаглал гэж сэдвэрээ бид Тэр бол ингээд төрийн намыг төрийн дээрээс авч хаяад төр гэдгийн дээр ард түмэл байх хэрэгтэй юм бол ард түмний аваач тавь. За тэгээд энэ өнгөрсөн үндсэн хуулиуд дээр энэ сонгуулийн хугацааг яаж тогтоож исэн бэ гэх нэг товчхон харагдаж байгаа. Үзэгч та бүхэн ер нь улс төрийн нэг 9 хувьсгал сэдвийг дэлгэрүүлж уншвал энэ номон дээрээс гүйцээгээд уншичаарай гэж хэлэх байна. Ягаад энэ олон хувьсгал яриад инхээр ярихаас өөргөө болгоцсон байхгүй тийм ээ. Үндсэндээ 24 он ярилээ сандалтын юм байна шүү дээ. 24 онд анхны үндсэн хуулиар батлаа гэхэд 100 жил тийм үү? Намын дарангуулалт явуулчлаа. Энэ ард жилийн сүүлийн 30 жил явлаа. Бас намын дарангуулалт хувьсгал хийхээс өөргөө тийм үү? Яг нэг юм хийгээд юм засарчдаг бол одоо үгдгийн өнөөдөр ярьж байгаа сэдвэр өөрсдөө сонгуулийн хувьсгал хийгээл Монгол улс засарчдаг гоё болцдог. Таны амьдралд гоё нөлөө үзүүлцдэг бол ганц хувьсгал хийх байх л та. Гэтэл бүр энэ үндсэн хуулиар нь өөрчлөөд энэ олон хувьсгалыг хийхээс өөрөөр байдалд бидний хүрэгдсэн байхгүй тийм. За нэг нэмээд хэлэхэд нэг тэгж шít хаан засагтай байсан. За дараа нь тийм хаант төртөө байжээ. Дэлхий тэрнээсээ салж чадсан. Шашинт төртөө байжээ. Тэрнээсээ салж чадсан. Намд төр гэдэг юм ингээд дэлхий дээр гарч ирсэн. Тэгээд Ленин хийсэн юмнаас ч болоо тэр нам гэдэг юм чинь бүр няцбадцжээ. Засгийн бүх эрх мөртлийг аваад тий. Одоо энэ намт төр гэдэг юмнаас салаад иргэний төр гэдэг юм байгуулахгүй юу? Тэрийг л иргэний нийгэм гэдэг байгаа шүү дээ. Дэлхий одоо яг энэ иргэн төвтэй төрлөө явж байгаа. Тийм олон орон сайхан олон орон тийшээ явж байгаа. Намын оролцоогүйгээр төр засгаа тий. Намын оролцоог төр засгаа байгуулах үйл явцад маш ихээр хязгаарлаж чадсан байгаа байхгүй юу? Тийм орнууд сайхан явж шүү дээ. Тэр зүг рүү бид явна гэж бүгд итгэж найдаж явж исэн. Харамсалтай нь буцаад бараг татагдаад нөгөө Сэдэн Балан гарч ирдэг, Чойболсон гарч ирдэг гэдэг юм уу. Диктатор гарч ирдэг тэр үндсэн хуулийн өөрчлөлтийг бий болгоод тавьчихсан. Социалист үндсэн хуулийнхаа бүх зарчмыг өнөөдөр хадгалаад яваад байгаа учраас тэн дээр ойцоос өөр аргагүй байхгүй. Тийм учраас энийг өөрчлөе, засъя, шинжлэе гэд бүр үндсэн хуулийн төсөл. Одоо нөгөө 92 оны ярьж исэн бүх юм нь буцаад энэ 60 орныхоо үндсэн хууль дээр очих тийм үү. Диктатор гарч ирэх тэр хуулиа бэлтжлээ, суур нөхцлөө бэлтжлээ. Олонх нь харахгүй байна. Одоо энэ удирдагч нар ч мундаг ажилчин сайн байна гэж алга ташиг нь халга байна. Гэхдээ энэний ч ардталт юу вэ гэхээр диктатор төрөх гэж байна л гэж харах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Хэн баах нь хамаагүй. Тэгтээ диктатор болж гарч ирэхэд үндсэн хуулиараа нийгмийнхаа байгууллагынхаа бүтцээр намаа хатгацсан. Гүйцэтгэх засаглалаа хатгацсан. Одоо хууль тогтоох эрх мэдлээ хатгаж байна. Шүүх тэмт чинь эрх мэдэл биш бүр агентлаг болцсон. Бас хатгацсан сууж байгаа. Диктатор гарч ирэхэд бэлэн болчоод байж шүү гэдгийг өчигдөр бид нар ярьсан. Хөмч хөрөнгөө хатгачихсан. Эдийн засаг бүгдийг хатгачихсан тий. Хаашин зөдлөхгүй. За тэгэхээр энийг ярих бод. За энийг яриа та тий.
За 24 оны үндсэн хуулиараа сонгуульт хугацаа 1 жил байжээ. 40 оны үндсэн хуулиараа 3 жил болжээ. 60 оны үндсэн хуулиараа 3 жил нь хадгалагдаа явж байсан бол 92 оны үндсэн хуулиараа 4 жил болгосон. За 19 оны нэмэлт өөрчлөлтийнхөө төслөөр 5 жил байж байгаа 4 жил хэвээрээ болоод. Нөгөө нэг ардын их хурлыг сонгодог байсан жилүүд байгаа. Тэгээд сонгодог жилүүд. Тэгэхээр нөгөө Ром Грекэд ардчил үүссэн тий. Бид нэр ярьж байгаа байхгүй. Сенатыг сонгодог хугацааг 1 жилээс уртсгал юм бол Арчил ус. уснаа л гэдэг байж тэд нэр тий. Тэгээд яг богино байх тусмал нөгөө сонгогчтойгоо уялдаа холбоо ихтэй л байгаа байхгүй юу тий. Тэгээд тийм учраас ингээд 1 жилээр сонгуул явдаг байсан. Манай 24 онд хүртэл ингээд ардын их хурлаа 1 жилээр сонгож байсан. Тэгээд ингээд 3 болоо 4 болоо сая 19 оны өөрчлөлтөөр 5 жил болох санал оруулж ирж байгаа. Тэгэхээр нөгөө тэр дарга эрх мэдэлт хүрээд олон жил болох тусмал чи өвтөрийн харьцаа нөгөө эрх холбоо тасраалаа шүү дээ. Би ард түмнээсээ тасраалаа. Энэ олон жил болох тусмаа дарангуул гүнзгийрдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр манайх одоо дахиад шинэ үндсэн хуулийн төсөл 5 жилээр их хурлыг сонгоно гээл ингээл явж байгаа. Тэгэхээр энэ ер нь нэг танхимтай парламент бол дарангуул Ленин сэдсэн. Тэгээд тэрийг нэг намд атгуулсан. Нам төрийг хослон барих загвар зохиосон. Тэгэхээр энэ нэг танхим гэдэг юмнаас салах хэрэгтэй бид нар. 2 танхимтай болох хэрэгтэй. Нэрээр нь хэлбэл нэг нь төлөөлөгчдийн танхим, нөгөөх нь цэцтийн танхим. Харьяалаар нь хэлбэл нэг нь намын төлөөлөгчд, нөгөөх нь ард түмний төлөөлөгчд тий. Ийм 2 танхимтай болоод тэр улс төрийн намын парламент дэх эрх мэдлийг сулруулад өгөх хэрэгтэй байхгүй юу? Парламенттай бүх төрийн дээд бүх эрх мэдлийг овоолчоод тэрийг нэг намд өгөөд тэр нэг намын дарга атгаад явж ивэл дарангуул л болно шүү дээ угаасаа. Тэгээ тийм учраас энэ 2 танхимд парламентын эрх мэдлийг яг дундуур нь хоогоо 2 болгоод харилцан бие биеийг хянуулаад ингээд нэг нь ард түмний төлөөлөгч, нэг нь намын төлөөлөгч тавиад нөгөөдөгт нь хяналтын эрх үүргийг бас шилжүүлээд өгч нь ард түмний. Ард түмний танхим нь тэгээ төрийн бүх өндөр албан тушаалтнуудыг импичментээр оруулаад төрийн өндөр албан тушаалаас хөөдөг. Тийм эрх мэдэлтэй нөгөөдийнхөө баталсан хуулийг давхар хэлцдэг ийм эрх мэдэлтэй болгочих юм бол энэ төр засагч өөрөө цэвэршээд явах гэж шүү дээ. Тийм үү? Одоо нөгөө ард иргэд маань нам муухай, намууд өстой хэрэг байхгүйгээд яриад байгаагийн ардталд яагаад муухай байх юм бэ гэж ерөөсө бодож үзээгүй л байгаа байхгүй юу? Энийг чинь цэвэрлэх ёстой, энийг хуваах ёстой, хариуцлага тооцдог механизмын эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх ёстой. Тэрийг юугаар хийх вэ гэхээр төр байгуулдаг үндсэн хуулиараа л хийн. Энэ хугацаатай холбоотой хэлэхээр за сонгуул болоход тойрог дээр манай сонгогч гэж байгаа нөхдүүд 7 чигэл ирдэг шүү дээ тий. Сонгогдсон бол баяртай. Энэ өөрөө манай 92-ын үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуультай тийм л байна. Тий. Ягаад гэвэл энэ чинь нэг хүн хэдэн ч удаа нэр дэвтдэг боломжтой. Хязгаар тогтоогоогүй нэгдүгээр тийм үү? Тийм учраас нэг 4 жил өнөөдөр байгаа 4 жилээ сонгогдохын тулд очиж долоочхоод би таарны сольж байх биш. Тангараа өргөөл нөгөө ард түмний ээлж болцдог учраас та нар баяртай. Би танадад дахиж сонгогдохгүй. Би өнөөдөр дархан сонгогдсон бол юу гэдгийг дунд гаваас өмнө гаваа сонгогдно. Ингээд 7 удаа яваад тойроод сонгогддог гишүүнтэй байгаа шүү дээ Монгол өнөөдөр. Тийм учраас мартаад явцдаг. За хамаагүй буцаад би дарханаа сонгогдсон бол дарханд очихоор бол 3 жил мартчихад танаа байсангийн дээврийг би засч өгнө ёстой тэгсэн шүү. Ийм хөл санаачилсан шүү. Би ингэж морь урдвал яалаа те. Юу тайлан нөхцөл ийм чаглал өглөө тийм ч бүх төрөлөөлөлгээд ингээд тайлан тавиа сууж яадаг хүнтэй л их уралтай байгаа шүү. Энд чинь өөрөө үндсэн хуулийн буруу байгаад байгаа. Тийм ээ. Харин тэгэхэд Америк яаж энэ хөгжилтэй орнууд 3 жилээр 2 жилээр артаац хийгээд ганц Америк биш шүү дээ тий. Дээр нь тэр улсууд чинь энэ тойрог дээр амьдардаг байх хэрэгтэй. Эндээсээ сонгогд. Ягаад гэвэл эндээсээ сонгогддог учраас энэ ард түмэнтэйгээ холбоотой байх хэрэгтэй. Гэхдээ чиний эрх ашигыг төлөөлөх гэж байгаа учраас чиний эрх ашигыг мэддэг байх таахгүй би. Тэр тойргийнхаа амьдралыг мэддэг, энийхээ амьдралыг мэддэг. Тэгээ амьдрдаг. Тэндээ байдаг. Дахиад тэндээ сонгогдох. Бид нар бол ингээд энэ дээр төлөөлөгчдийн танхимын сонгуульт хугацаа нь 2 жил гэж байгаа байхгүй. Тэгээ бидний бичсэн хуулийн төслөө тийм ээ. Энд харагдчихлаа. Маш олон орн 2 жил л байдаг л да тий. Польшиг Америк 1787 онд ингээд энэ төлөөлөгчдийн танхимын энэ бас нэлээд олон улс дээр байна. хугацааг 2 жил болгож хийсэн байдаг. Маш олон орн төлөөлөгчдийн танхимаа 2 жилээр 3 жилээр л сонгодог. Тэ? Нөгөө
ухаалаг танхимаа бол арай урт хугацаагаар нөгөө төрийн бодлогын залгамж халаагаад тэгэхээр ротац системтэйгээр тий. Тэгэхээр 5 жил 6 жилээр нөгөө танхимаа төрийн үйл ажиллагаа тасалдахгүй байх шүү дээ тийм ээ. За тэгэхээр хоёр танхимтай орнууд энэ дэлхийд чинь 70 хэд байгаа тийм. Нөгөө хөгжсөн бүх орнууд ч л хоёр танхимтай шуудлаараа. Англи ч хоёр танхимтай, Америк ч хоёр танхимтай, Герман ч хоёр танхимтай, Япон ч хоёр танхимтай, Франц ч хоёр танхимтай. Ер нь давчиндаа бол 2 жил тутам сонгуул явъя. 2 жил болгон төлөөлөгчдийн танхимын сонгуулиа явуулах юм бол 2 жил болгон цэцгийн танхимынхаа 3/1-ийг Солиод байх. солиод бай. Тэгээд 2 жил болгон 3/1-ийг солиод юм айцтай. Нэгэнт л 2 жил болгон сонгуул явуулж байгаа юм чинь 6 жилийн 3 хувааж байгаа 2 жилээр 3/1-ийг сонгоо явчих. 4 жилд ерөнхийлөгч гэж хүн орж ирээ дахиад нэг сонгуул явъя. Тэгэхээр нөгөө яг Америк шиг завсрын сонгуультай. Завсрын сонгуультай их сонгуул. Их мөчлийн сонгуультай гэдэг. Тэгэхээр 4 жил тутам Сенат юу цэцгийн танхимын 3/2, 3/1. цэцгийн танхимын 3/1. Тэгээд төлөөлөгчдийн танхимаа 100% сонгодог. Ийм болчих гэж байхгүй юу? Тэгээ ард иргэнөө сонгогчд нь өөрсдөө сонгодог сонгуулийнхаа хороог бүрдүүлдэг асуудлаа бас давхар шийдэж өгөх шаардлагатай байгаа даа. Парламент бол ерөнхийлөгчийн сонгуулийн хоцны загварыг энэ дээр жишиж үзүүлж байгаа юм тийм ээ. Төлөөлөгчдийн танхим, цэцгийн танхим, ерөнхийлөгчийн сонгуулаа нэг хугацаар явуулчихсан гэсэн үг. Нэг удаагийн сонгуулаар. Төлөөлөгчдийн танхим нь эхний игнэн дээр жагсаа явуулчихсан тийм ээ. Хүмүүс нэр дэвшин, хүнийхээ нэг хүнээ нэрээ дугуулна. За. Цэцгийн танхим дээр бол нөгөө намаа дугуулна. Энд чинь нөгөө хоёр танхимаа сонгоод ийн гэсэн үг шүү дээ. Тойргоо сонгогдож байгаа Энэ төлөөлөгчдийн танхимаа бүрдүүл. Нөгөө пропорционалаар явж байгаа намаа дугуулаа явчихна гэсэн үг. Аль нам нь байх юм. Нөгөө дөр нь бол нөгөө ерөнхийлөгчд нэр дэвшигчдийн нэрийг жагсааж байгаа л 3 юм л дугуулна гэсэн үг шүү дээ. Сонгод оролцож байгаа хүн. 2 жилд энэ бол 4 жил. Энэ 4 жил нэг явж байгаа. 4 жилд нэг ирэх сонгуулийн хуудасны загвар байна. 2 жилээр бол энэс урагшаад. 2 жил бол тэр ерөнхийлөгч энэ байхгүй. нэг ийм 2. Үндсэндээ ингэж явчихаар бол хялбар байгаа байхгүй тийм ээ. Одоо бид нар ингээ их Монгол улсын их засаг үндсэн хууль гэдэг ийм төсөл хийж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бол манай энэ Сенат гэдэг байгаа нөгөө намын төлөөлөгчд гэдэг байгаа цэцгийн танхим гэж нэрлэж байгаа. Цэцгийн танхим маань 36 гишүүнтэй. 36-ны гишүүний 12 болгоно 2 жилд солигдож байна. Цаана 24 үлдэнэ гэдэг чинь нөгөө 50 дээр нэмэх нэгээр эрс хүрж хүрдэг ёстой шүү дээ тий. Тэгэхээр энэ цэцгийн танхим төрийн залгамж халааны чанар алдахгүй тасалдахгүй яваад байна. Байнгын үйл ажиллагаатай байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ ийм байнгын үйл ажиллагаатай танхим бүрдүүлж байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр 2008 онд ерөнхийлөгч онц байдлын тий 7 сарын тогтоогол ерөнхийлөгч ганц зэрлэг гаргаад онц байдал тогтоогол 5 залуу гэж бодоод алаа хэвчтэй тий. Энийг чинь байхгүй болгож өгч байгаа хгүй. Яагаад тийм юм болсон гэхээр парламент нь завсралцсан үйл ажиллагааг бүгд тойрог руугаа тэнээд алга болсон. Сонгуульд явцсан. Тэгэхээр энэ 75% нь байнгын хуралдах чадвартай ийм танхимтай байж байгаа. Тэр дайн зарладаг, онц байдал тогтоодог, цэрэг хөдөлгдөг эднэр гэдэг тийм эрх мэдлүүдийг энэ парламентын гарт татгуулж ийж бид нар нэг дарангуулагчийн гарт орохгүй байх боломжтой байхгүй юу? Одоо манай үндсэн хууль дээр ерөнхийлөгч ганцаарчлан онц олон дайны байдал тогтоогоол. Тэгэл онц байдал тогтоож байгаа бүх парламентын гишүүдийг, засгийн газрын гишүүдийг барьж шоронд хийж байгаа төрийн эргэлт хийчих боломж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байдал дахиж гаргуулахгүй байнгын төр зэсгтэй парламент байнга ажиллаж явах чадвартай ийм болгож л ийм урт хугацаагаар сонгочоод 3/1-ийг 2 жил тутам солиод ингээд яваад идэг. Тэгээд ийм системийг ардчилсан орнууд хийж өгдөг. Тий. Бас яг нэг нэмээд хэлэхэд энэ их Монгол улсын их засаг үндсэн хууль гэдэг явж байгаа. Ер нь бас бид нэг харь орны юм одоо хуулж авцраад яриад байгаа юм шиг харагдчихэж магадгүй. Их Монгол улс байгуулагдахдаа их хуралдай буюу одоо энэ төлөөлөгчдийн танхимыг чинь одоо бас тухайн үед парламенттай л байсан гэсэн үг. Парламенттай байж бүх шийдвэрээ гаргад. Дайн хийхээ тэргүүрээ шийддэг тий. Хаанаас ямар цэрэг татахын, яаж хангалтыг хийхин хэдэн 3 замын дайн хийх төлөвлөгөө хүртэл их хуралдаагаараа баталж исэн парламент гэсэн үг. Тэгвэл тэрний дээр сэцтийн зөвлөл гэдээ байжсэн тий. Чингис хааны дэргэдэг сэцтийн зөвлөл гэж байжсэн.
Систем зөвлөл их хуралдаа гээд 2 танкимтай байсан. Тэгээ бид нэр өөрсдөө ч тэр нөгөө түүхээ мартцсан мэдэхгүй явж байгаа. авч байна. Тэгэхээр хэрвээ Чингис хааныхаа төр засгийг байгуулъя гээд орчин цагийн үндсэн хуулийн энэ шинжлэх ухаан руу оруулаад тийм хууль бичвэл ийм л хууль бичнэ. Чингис хааны 2 танким байсан шиг 2 танким байж гин. За Чингис хааны нөгөө Шихийн утаг гээд нөгөө дээд шүүхийн ерөнхий шүүгч гээд агуу амьд гарч ирчээд эзэн хааныхаа дүүг ташуур 50 ташуур тэгэл байж байгаа шүү тийм үстэй. Тэгэхээр тэр дээд шүүхийн ерөнхий шүүгчийг яг тийм Шихийн утаг шигээ гаргаж ирсэн. Тэгээ мянгатын систем шиг иргэний засаг гэдэг юмыг хийж өгсөн. Татварын систем нь бас тийм байна тийм ээ. Тийм гэх мэтчлэн ингээ хийж өгсөн байгаа. Тэгэхээр бид нэг агаараас нэг хоосон юм шүүрч аваагүй шүү дээ тий. Тэгээ манай энэ Чингис хааны маань төрийн тогтолцоог ер нь Америкчууд хуулаад гангараад байгаа шүү дээ. Хуулж авсан л гээл хид хідэн их сурвалж тэгээд Эдгээрт нь хүртэл одоо намаа бичээд гаргал нь шүү дээ тий. Их сурвалжууд тавиал. Их Монгол улсын нөгөө төрийн байгууллагын бүтц бол одоо Жефферсоны баг ширээний ном шиг уу. Америкийн анх үүсгэн байгуулагч нэг нь тий. Джек Уотерборд хүртэл хэлсэн байж таа. Гэтэл яг бид юу гэж нэхэр нөгөө өөрсдийнхөө ямиг өөрсдөө танихгүй болтлоо төөрчжээ. зориотч. Тий. Тэрийг л бид нэг анхаарах хэрэгтэй байгаа. Нийгмээ, төрөө, эдийн засгийн хувьд болон улс төрийн хувьд хэрхэн шинжлэх вэ гэдгийг энэ 9 хувьсгалаар, 18 хувьсгалаар, 9 хувьсгалаар шийдъя ингэж ном хүртэл бичээ гаргацсан байж байгаа. Тэгээ хүмүүс харахаараа болохоор зөвхөн хувьсгал гэдэг үг нь нэлээд тийм хорц харагдаад байгаа. Хорц гэдэг юм уу хүлээж зөвшөөрөх үс одоо чадахгүй байгаа даа шүү дээ. Гэтэл ард талд нь бол яг ингэж өөрчлөхөөс өөр гарц байхгүй байна гэдгийг л та бүхэндээ хэлэх гэж дандаа шийдлийг бичсэн ном шүү дээ тийм ээ. Болохгүй нь байна. Тэгээ яаж шийдэх юм бэ гэдгийг л одоо энэ дээр санал болгоод бичээд тайлбарлаад л болсон шүү дээ бид чинь тийм ээ. Хувьсгал гэдэг чинь нэг төрлийн байгууламжийг нөгөө төрлийн байгууламжаар солихыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо байгаа энэ нэг муухай төрлийн байгууламжийг солих ёстой юу? Тэгээ солих ёстой. Тэгээ тэрийг юугаар сольдгийг шинэ үндсэн хуулиар сольдог. Шинэ үндсэн хууль бичнэ гэдэг чинь цоо шинэ улс байгуулна гэсэн үг. Тэгээ хувьсгал мөн л байгаа үстэй. Энэ ном чинь хувьсгал хийхгүйгээр Монгол улс энэ шаварцыг чигдсэн, сүрсэн, дампуурсан, уруудсан, дориотсон, ядуурсан тэ энэ дэлхийн тараншаа болцсон хэвтэж байгаа байдлаас гарч чадахгүй. За тэгээд өнөөдрийн ярилцлагыг өгөр өндөрлөе. Дараагийн сэдв ардчил эрхчлөөний хувьсгал гэх сэдвээр үргэлжлэн тэгээд та бүхэн баярлалаа.